Эдгээр нь яаж чадах юм гэж 60 тэрбумынхан ч их далдганлаа. Их талчгнаад байвал ингэдэг юм гэж хяналтны хоронч хариуг нөглөөдөө. Ер нь улс төрийн нам гэдэг бол багийн тоглолт хийдэг газар. 2 хүн биш, 20 хүн ч биш. 200 мянган хүнтэй бүглүүтэн намын гишүүд бүгдээрээ ингэж дур зоргоороо далчгналдаад байвал нам гэж яваад ч яадаг юм. Мөнх чулууны жишээ яг л тэрийг харууллаа. Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан байтал урдаас нэг лой өрчин багийн салаавч тавиад босоод ирдэг. Түүгээрч үл барам тэр лой өрчин хотын дарга болохыг зөвшөөрөхгүй гэж бүглүүтэн улсын ерөнхий сайд 200 мянган гишүүнтэй улс төрийн намын дарга хүн гарын үсгээ зурчхаад байтал тэрмүү хүрсэх хамаагүй. Би ахаад ч дөрмөө зөрчин гэж зүтгэхэд байх нь дэндүү даварчсан үйлдэл юм. Хэрвээ үнэхээр нэрээ дэвшүүлж тогломоор байгаа бол нам мамаасаа гарч дээрээ даргагүй болсон хойно зүтгэх байж л дээ. Гэвч тэр нь бас учир дутагдaltaй. Учир нь тэр мөнх чулуун гэж утсан хүүгэлтэй харьяалагдж байсан намаас л хотын дарга гарч ирэх ёстой байдаг. Чухам ийм л нягууртай учраас 60 тэрбумчгууд намынхаа удирдах зөвлөлийн шийдвэрийг үл тон улаарын зүтгэсэн гэрэг. Ард нь мэдээж нөгөө Мие анкулт хороо утгаа зогсож байгаа хэрэг л дээ. Энэ хүн шорон дороогүй байгаа цагт ийм юм байнга л гарсаар байх болно. Ийм юм болно шүү гэж манай хөтөлбөрч хэлж ил байсан. Одоо ингээд гэмт хэрэгтэн сандуу болоод баарны хамгаалагч асан мөнх чулуунаар харьяалагдах намгүй болсон тул иргэдийн хурал бие даагчийн статутаар суух үз. Бие даагчгүй ерөнхий сайд болчихсон байлаа гэж дууснууд анар тийм юм гэж хаач байхгүй. Зүгээр байхад зүг шийдээд байвал зөрүүлээ тэвэн шийднэ гэж л юм боллоо. Бүглүүтэн манан бүлэглийг унгааж чадаж байгаа хүрсэг очиж очныг мө аимсны ярьцаа тавиулвал шившиг байгаа даа энэ чинь. Ер нь бол Мие анкултоо багхан далчхнараа л гэсэн үг шүү дээ. Хүн аргад мөнх чулуунд хэгэлзээд байгаа мэт боловч болон тойроо таруул Мие анкулт ардан суучгаад тэр муу нусан журуугаа дэлгэхэд байгаа хэрэг шүү дээ. Дараагийн удаа бол Мие анкулт чинь бүр мөсөн онголт байх шүү. 60 тэрбумын лойрч та. Та нарын цаг өнгөрсөн.